За энэ бол rap тэмцээн season 3 яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. Чимээ гаргая. За 1-2 бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэдүүлээ Rap Tv-ийн season 3-ын episode 3-ыг хажуунаас нь үзэж чинь. Яг анх удаа хажуунаас нь үзэж болохоор нэлээд догдолж чинь, нэлээд гоё юм болох байх гэж бас найдаж чинь. Тэгээд үзцгээ ямар хөвчлэг болох нь хэдүүлээ. За одоо 3 цаг 30 минут болж байна. Өглөөний гудамжинд болох байна. Нарцхан камерын ардлын бүсийг ээж бариулъя. Амархан юм шиг байна. Тэгээд одоохондоо бол тэмцээн маань хаана эхлэхийг мэдэхгүй байна. Камер өрөөд явж байгаа олон донд орж байгаа анхны бичлэг болохоор ерөнхийдөө сандарч байгаа хүмүүс бас харж явах шиг байна. Тэгээд yeah, kind of weird, kind of awkward. Одоо ч гэсэн нэлээд awkward юмуд нэлээд бичигдэх байх. Заавтайч тэгээд хэдүүлээ хүмүүсээ болон Black Squad техник те. Тайз чихнэшин хүрэл хаан засагдах яах нь тэрийг харъя да. Дөнгөж сая уцаа ухчаад хүмүүс үлээж юм мэдж авлаа. Нэг цагаар хоошлогдсон байсан байна. Тэгэхээр тэр нэг цаг гарan үлээж таарах юм шиг нэг харагдаж байна. Яа. Юм хүн болсон байна. Тэгэхээр цаг гарan үлээх нэ. Ганцхан сайн байна уу та? Би нэг YouTube видео та яадаг зөндөө үздэг шүү. Тэ. Одоо ингээд талбайгаа слайд байж байна. Зүгээр өөрөө орох ч юм шиг сандарч байна. Ягаад ч юм мэдэхгүй ингээд гар бараг гимбалтай байхад салгалаад байна уу яагаад. Оп мейк явж байгаа шиг байна. Манай эдгээр дэрхээсээ харагдаж чинь хэдүүлээ тийш лээ. Очоод яриад үзье. Анх удаа өрөөлт нь орж үзэх шин. За сайн байцгаана уу? Хэдэн цаг хэлэхтэй байцгаа чинь? Зүг. Сайн байна. Миний хөшөө. Талбайгаа чөлөөлөөд ингээд санал чиргээ ураагаад эхлэх юм уу? Хаана эхлэх чинь? Гадаа явна шүү дээ, тий? Яг эндээ явах юм уу, тий? Окей. Хоошлсон байсныг мэдэхгүй бас юун дээр очиж хүлээгэлээ. Постыг харж ижил ирлээ. Тэгээ өглөөний гудамжинд очсон. Харин тийм билээ. Харин тийм баг шиг байна, тий? Өчигдөр пост орсон байсан харсангүй. За зооны ицсэн батлаа. Тэгвэл юу билсийг харъя. Тэгээд бүдэрнт намжилт. За хүлээж. За сайн байна уу? Бэлтгэлээч хөө. Үгүй. Энэ одоо бичээгүй байна. Шууд тайзан дээр үү? Одоо зураг авч хаана явах вэ? Тайзан дээр юм уу? Хилд задах юм. Одоо камера тийшээ зүүчиж болохоор баг тайзан дээр явж тарах гэдэг юм уу? Баг тийм баха. За анх удаа ирж үзэх гээл гэж нэлээд догдолж байна. Бас гоё юм болох байхаа гэж бодож байна. За амжилт тэгээд. Фристайл хийх явах нь үү те? Тийм, ер нь эсвэл
одоо нэг хэд юм бичсэн. За окей, амжилт. За баярлалаа. Начиг салгалдаг хүн их зүгээр юм шүү. За баг билээ. Нэг. За энэ бол Rap Team-ийн season 3 яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. Чимээ гаргая. Миний ажил James бас хамт хост ихээр ирсэн байна. Бидэнд 32 баталчин 16 батал байгаа. За юу яцгаан энэ Rap Team-ийн ивентэд өрсөн биг ахтай баярлалаа. Тэг яг одоо UB Street Food-с Rap Team-ийн та бүхэнд хүрч шүү. За тэгээд манай ивент итгэгчээр season 1, season 2 дээр хамтран ажилласан 88 Films та дайлалтын хэрэглэгчд нь болсон баг. Манай season 3 дээр ч гэсэн ерөнхий ивент итгэгчээр хамтран ажиллаж байна. Чаммартыг чимэн өрдөг бүрүк гэдэг шүлэг сүртэй. Та нар яагаад Кунаяыг үсээ ургуулж юм гэж бодож байна? Найз залуу үсдэг дуртай. Тэр ч яг педстанууд минь та нар комментны араас энийг хөөргөөгүй бол ядч надтай тэнцсэн байна. Кунай жижиг за. Өмнө хоёр батлаа вьетнам залуугаар дуусглаа. Hot dog-ийнхаа та нар дараа зөндөө батлаа штэ. Энэ нинжада өгөө бицээр байгаа дуусглаа. За тэгээд санал авах уу? За тэгээд би бол Monica-д өгч байна. Тэгээд free of John бас санал сонирхолтой байна. За миний өгсөн Monica-д санал авах баярлалаа. За сайн уу. За гоё батлаллаа. Бичлэг хийж байгаа. Харин тийм бичлэг гэж юундаа влог хийх гэдэг юм дээр. За фристайл явлаа тий. Нилийн бэлтгэл тааруу байсан уу? Угаасаа фристайл хий гэж бодоод ирсэн үү? Бэлтгэл тааруу байсан. Тэгээд нэг раунд бичиж амжааг байсан байхгүй. Тэгэл нэг раунд яах вэ гэдэг. За фристайл чишээ гээл. Аха. Өөртөө бардал гэдэг дараа сизний шаардлагатай гэдэг биш үү үгүй? Өөртөө бардалт бол ш зүгээр. Хүмүүсээс фристайл хийгээд байгаа шүү дээ. Тэнгүүд л би бас хийж үзье гэж л. Чадна гэдэг үзүүлсэн тийм үү? Гэдэг үзүүлсэн гэж чадах болоо өөрийгөө зөр сарсан юм. Өмнөх сизнүүд дээр ч гэсэн зөндөө фристайл хийсэн тохиолдол бол байсан тийм. Гэхдээ саяных шиг бүтэн раунд бол яг раундын хагас бол байгаагүй тийм ээ. Сэтгэл хэрэг. Яг амар хэцүү юм байна. Ер нь бол фристайл хийн гэдэг бол бас хийдэг хүн гэж бас тустай байгаа шүү дээ. Яг ганц манц панчиг бол фристайлаар бол хийж чадаад байдаг гэсэн. Яг бүтэн раунд бол хийх бол үнэхээр хэцүү байна. Тэгэхээр фристайл батл хийж байгаа хүмүүстээ респект. Nice. Би ч гэсэн анх удаа одоо ингээд хажуунаас нь үзчихин. Тэгээд баталчдаг хажуунаас нь харахад бас нэлээд салгалж байгаа, сандарч байгаа тохиолдлууд нэлээд харагдчихин тийм ээ. Би бичлэгийн өмнө ч гэсэн өөрөө хэлчихлээ. Зүгээр үзгээд ирж байгаа би сандарч байхад оролцож байгаа хүмүүс бас амар байсан баг тийм. Цаа ч гэсэн нэлээд сандарч байгаа харагдлаа. Тэгээ ер нь бол нэг яг дөнгөж яг орж ирээл байжсан яг эхэлсэн байсан. Тэгээд за эхний батл Monica гэж тэгэхэнгүүт би хамгийн түрүүнд өгж бодвол тэгэл гүйж одоо тий. Унаалтаа мдэггүй байсан гэсэн. Унаалт бол тэр зарлахгүй ер нь дараалал нь мэддэггүй байгаа. Акота баталсан гэж. Тэгээд өнөөдрийн батал бол үнэхээр одоо яг чамааг ирж байгаа гэсэн шиг амар гоё. Манай чай пауш харж байгаараа танаас Гоё батал. Өнөөдөр ер нь бол батууд болж чинь Чиплушка ганцаа хоёрох сая төмөр тавиад одоо завсарлага авахгүй бол үнэхээр болохгүй юм болчихлоо. Гал тавьц одоо жоохон унтраач байна. За баярлалаа. Юу зооноосоо нэгээр гарсанд баяр үгээ. Тэгээд цаашдын баталт нь ч амжилт хүсье. За. Хамгийн галзуу батлуудын нэг үзүүлсэн гэж бодож байна. Ялангуяа өнөөдрийнх. Тэгээд ганцхан хахтай бол ингэж баталсан өмнө бас байгаагүй юм шиг санагдчихэв. Тэгээд сэтгэлээ болцсон ш. За юун дөрөнд бол ганцхан ах бол айгүй гоё хамгийн бүр шилдэг баталч юм байсан. Би яг Димбэг өөрөө багасаа их үздэг байсан болохоор яг ингээ ганцхан ах ч юм уу ингээ яг хуучны иддээ ингээ үзье гэж боддог гэсэн. Өнөөдөр бас ингээ баталж байгаадаа маш их баяртай. Ялгахтаа гол нь чухал биш гэж л бодож байна да. Өмнөх дугааруудыг үзэхэд хэдий performance сайн байсан хэдий ч яг хүмүүсийн өнцгөөс бол нэг тийм хүндлэлгүй байгаа ч юм шиг гэсэн комментууд бас нэлээд харагдсан. Надад ч гэсэн нуулгүй хэлэхэд тийм их юм анзаарчихсан. Сүүлийнхээр бол ганцхан ах дээр нэлээд respectful комментиг үлдээсэн чинь бас талархсан сэтгэлтэй байгаа шүү. Харин би бас нэг өөрөө яг жоохон сандруу талтай юм болохоор энэ биеийн илэмжээ ингээ илэрхийлэхдээ ингээ нэг бол ингээ чанга өрөөд нэг бол ингээ хурдхан жууруудтай ингэдэг байсан болохоор тэгээд энийг үзэж байгаа бол тэгээд Батука ахаас бас уушлах хүсээ. Тэгээд Сумья ах маань бас ингээ гоё байгаа шүү. Ганцхан ахтаа бас шинэ үнэтэй олсонд нь дахиад баяр хүргэе. Сайн багаараа. Nice. Тэгээд багасаа контентыг үзэж үзсэн гэсэн тэгээд нуулгүй хэлвэл насны хэд вэ? Би яг одоо 18 та. Nice. За зөндөө гоё батлын ирээдүй хүлээж байгаа гэж найдаж чинь тэгээд амжилт хүсье. Юу дараагийн шатууд дээр үзүүлээд өгөөрэй. За. За ингээд юу зооны батлууд дууслаа. Тэгээд сэтгэлээ хуваалцвал ямар хөө? Оо өстой бүгд л чангарсан байна. Үнээр сайн. Тэгээд угаасаа
Гэтэ миний бодлоор бол Чебрушка гэж айгуу сайн бууж ирж байна да. Чебрушка цааш айгуу гол явах. Шилдэг 16-аас хамгийн өштэй өрсөлдөгчтэй нэг гэж бодож байна. Яа Чебрушкаг ер нь ганцаахаг болгочлаа шүү дээ. Юу гэсэн юм бэ? Ялцчих. Тэгээд миний хувьд ч гэсэн бро энэ сизонд бол хамаагүй дэвж өсөж орж ирсэн байсан шүү. Тэрэн дээр бол өнгөрсөн батал бол миний яг чиний хамгийн гоё батал гэж бол бодож байгаа. Тэгээд тэрэн дээр ч бас баяр хүргэе. Оо за. Стаг баярлаа. Яг хамгийн ихний батал дээр бол ялчгүй өөр үзэх гэж очоод тэгээ оролцсон. Тэгээ бэлтгэлгүй байсан. Спешиал бас жоохон тийм байсан. Тэгээ энэ дээр явтаж өөрөө нэг харуулаа наваа нэг батлыг чадахгүй гэсэн хүмүүс яг хэлээдсэн. Тэрэн дээр яг тайлбар өгсөн гэж бодож байна. Зөв ялч өнгөрсөн дугаар бол надад үнэхээр таалагдсан хүмүүс ч гэсэн YouTube-ээс үзсэн байхаа гэж бодож байна. Тэгээд сая бас өрсөлдөгч ирээгүй тохиолдол төр би нэг зориглаад гашдаг юм уу гэсэн май бах бол тийм боломж өгсөнгөө тэгэхээр шууд зураг авалтал явчих шиг боллоо. Тэгээд одоо энэ бичлүүд ч гэсэн YouTube руу орохгүй юм шиг байна тийм үү? 88 руу ороод платформуд руу орж явах юм шиг байна. Аль нь яг season 3. Тийм season 3 одоо дуслаа. Үгүй баха YouTube дээр юу нь бол цацаж явах бах. Яг хоо special line дээр баг. Яг тэрээсээ мэдгүй май бахаас асуусан нэр. Аа зөв. Тэгээд одоо Rap TV-ийн нэлээд пэйжүүд те хулгайч тасдаж тавьж байгаа нөгөө нэмэх авра гэсэн бичлэг зөндөө явж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр бас эсрэг байр суурьтай хандж байгаа Мебрант болон The Black Squad. Тэгэхээр бас тэрэн дээр бас анхаарал өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд магадгүй сууж байгаа эсвэл дараагийн сизонд орох хүүхдүүдэд те залуучуудаа сэтгэлээ ч юм уу зөвлөмж өгөхөд. Дараах дээр ер нь одоо баг season 4 болохгүй бол мэдэхгүй байна. Гэтэ болвол ер нь айгүй сайн бэлтгэлтэй л ирээрэй гэж хэлж байна. Тэгээд би бол яг хамгийн тод жишээ нь болчихлоо шүү дээ. Ингээ бэлтгэлгүй сая дөнгөж сая тэнцээд ингээ тиймэрхүү болчихлоо. Ер нь бол яг бэлтгэлтэй нэгт номер 1 бэлтгэл. Тэрнээс хойш тэгээд бус нь бол гайгүй. Окей, за баярлалаа. Яриа өгсөнд баярлалаа. Тэгээд цааш тийм батал болон уран бүтээлд нь амжилт хүсье өгшөө. Баярлалаа. За дөнгөж сая зооны сүүлийн батлыг үзээд дуслаа тийм үү? За энэ сизон дээр сэтгэл хэр вэ? Үзэгчийн өнцгөөс тийм ээ? За ер нь бол season 1-2-оо бодох юм бол одоо нөгөө би нэг хэд хоногийн өмнө нэг юу харсан байхгүй. Одоо season 1-ийн ингээд нөгөө бичлэг катод үзэн штэ. Катод явж байгаа доотлохын коммент нэр хүмүүс нэг ийм юмнууд ингээд хийхээ болоо чиний тэрэ гэдэг ингэж байгаа штэ. Тэгэн гутал season 2 дээрх комментууд нь бас нэг үү. Тэгэн гутал 3 дээрх комментууд нь бүр илүү эерэг комментууд олонтой. Тэгэхээр одоо би season 1-2-оо бодох юм бол энэ season 3 нь илүү commercial тийм илүү олон нийтэд хүртээлтэй бүтээмжтэй болж байгаа болов уу гэж харж байгаа. Бас нөгөө талаас үзэгчтэй бэлдэж байгаа үйл явц байсан баг те season 1-2 дээрээ хараалгуулж аваад одоо нэг ойлгодог болоод ч юм уу те магадгүй. Ер нь бол нөгөө rap battle гэдэг чинь өөрөө hip hop гэдэг culture-ийн хамгийн том хэсэг нь шүү дээ. Нэг том суурь хэсэг. Тэгээд гутал одоо яг монголчууд гэх юм одоо үзэж байгаа хүмүүс нь яг энэ соёлыг ойлгож эхэлж байна гэж харж байна да. Юу өрсөлдөгч гэсэн чангарсан харагдаж байна тийм үү? Одоо season 3-ын шинүүд бол тийм ээ. Тэгээд Rudy season 4-т эргэж ирэх үү? Ер нь яг хувийн амьдралын хувьд бол олон асуудал байгаа. Одоо шинэ хүнээ ингээ хүлээж байгаа гэдэг ч юм уу те. Йоо за баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд иймэрхүү ингээд хувийн амьдрал байгаа те. Бид нар ч юм бас. Тэгээд тэр хувийн ажлуудаа зохицуулаад ингээд бүх юм ингээд жигдрээд гоё болоод ирэх юм бол орцохгүй гэхийг бол үгүйсэхгүй. За баярлалаа өгшөн. Дараагийн уран бүтээл болон гэр бүлд нь амжилт хүсье. За баярлалаа. Тоос баярлалаа. Засана бро. Юу вэ? Нэг яриа өгөх тосгоо. За тэгээд чамд өгөхгүй өөр хин. За баярлалаа. Манайгаа ингэ тавлахаа болчих болтгоо юм уу? За season 3 юу зооны батлууд бол ингэ дуусчих шүү дээ тийм ээ. Тэгээд зоонд бол 2 батллаа. За сэтгэлийн сонсоод байна. Би ямар амар шаалгуултыг асууя. Хүмүүс бол нэлээд комментар бас хийгээл байдаг л та. Гэхдээ миний хувьд бол яг чадвартай, холболттой, өвгтэй хүн гэж бол боддог. Гэхдээ яг мэдээж перформансын хувьд бол алдсан төвдөрсөн нэлээд юмнууд байдаг л та тийм ээ. Харин тий хоёулаа адилхан л бод тийм ээ. Сая ихтэй угаасаа яг батлыг анх удаа хажуунаас нүслээ. Тэгэхэд бол яг сандралын өөрийн биеэр бол мэдрэлээ хүмүүсийн салганахыг бол зөндөө харлаа. Тэгээд сандрал ер нь жоохон дарагдчих шиг санагдаж байна уу? Туршлагын ирээр. Үгүй Чебрушкаг харсан чинь бүр ламер болоод байгаа шүү дээ. Ер нь тэгээд season 3-т орж байгаа одоо ингээд дугаар болгоо өөрчлөгдөд одоо season 1-2-оос илүү чанга юм болоод бүр айгүй л хэцүү юм болж байна. Ялцчгүй одоо шинээр орж иж байгаа хүмүүс ч гэсэн айгүй чанга бэлтгэлтэй орж иж байгаа харагдаж байна тий. Season 3-аас season 2-оос бол ер нь чанга хүмүүс гэх юм бол хоёрхан орж ирсэн гэхэд болно шүү дээ тийм ээ. Тий хоёр. Тийм бах тий. Тэгээд дараагийн шатыг бол харамслалаа нүргэлж чадхаар боллоо. Гэтэ эпизод 1 дээр оролцох боломж байгаагүй үед хойд. Байгаагүй. Тэгээд за эцэст нь нэг юм хэлчихв. Энэ жилийн наадмыг үзэхгүй. За баярлалаа би. Юу нэг.
Таны бичлэг влог байлаа. Тэгээд Rave DJ үтсэн сэтгэл бол нэг иймэрхүү байна. Бас сая баталчтай маань яриа болж өндөрлсөн байх гэж бол бодож байна. Тэгээд үнэхээр гоё байлаа, сандардгийн байна. Өөрөө оролцоогүй мөртлөө ч гэсэн сандардгийн байна. Балчлалтын хэр ингээд салгалдаг яа тэгээд харлаа. Эсвэргээрээ өөрсдөндөө ямар ихтгэлтэй гоё батлууд болж явагддаг ч гэсэн харлаа. Тэгээд Монгол үзэж байгаа хүмүүс минь яг тэгээд лайв аудиенс болоод яг юун дээр нь очиод үзвэл илүү гоё амьд уур амьсгалтай байдаг юм байна гэдгийг бол харлаа. Гэхдээ нэг тийм камер руу харьцсан үйлдэлүүд ч юм уу эсвэл ардуур үзэж байгаа хүмүүст нэг жоохон тэр үйлдэлүүд нь харагдахгүй байх юм уу, сонсогдохгүй байх суулалттай байдгийг бас анзаарч харлаа. Тэгээд дэвжирчд те манай баталчид бол бас нэлээд бэлтгэгдсэн сайн залуучууд болж байгаа гэдгийг үзлээ. Тэгээд маш гоё юмыг хөгжүүлж явж байгаа Black Squad-та бас баярлалаа гэж хэлмээр байна. Ялцчгүй тэгээд хийх юмтай те үзэх юмтай байлгаж байгаа хүмүүст бол үнэхээр талархав штэ. Тэгээд гой юмнууд цаашдаа ч гэсэн гарна гэж бодож ин дэвжээ дотроос маань нэлээд рэп рүү төрөх байх. Магадгүй Hot Dogs цаашаа илүү амжилттай те уран бүтээлийн хувьд тэгж бас явна байх гэж бол найдаж ин. Тэгээд анхны влог байлаа. Энэ хүртэл үзсэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд дараахан олон сонирхолтой контентуудаар уулзна гэж найдаж ин. Сэтгэлээ уулзаарай. Shit. Надад таарах хүдэн пашиг буусан Four-way cage. Бодмон шалгалтаа хар буусан гişan буусан гişan буудаг стагертэй сороо суудаг шишаа надад бишаа надад бишаа надад бишаа надад бишаа бадан бишаа бадан бишаа бигэн бишаа Нэг трафтинг дуунуудын пандемик үчин тараадын хараач бай туташ өнөр яг карантин миний багтаа